Сайн байцгаана уу? 163 дугаар сургуулийн 9 банкын сурагч байна. Би та нарт тусгаар тогтнолын талаар контент бэлтгэлээ. Тусгаар тогтнол гэдэг нь улс орн өөрийн дотоод гадаад бодлогоо бие даан тодорхойлж хэрэгжүүлэх бүрэн эрхтэй байхыг хэлнэ. Энэ нь тухайн улсын ард түмэн өөрсдийн хувь заяагаа өөрсдөө шийдэх, гаднын аливаа хүчнээс хараат бус байх эрх чөлөөг илэрхийлдэг. 1171 он энэ үед монголчууд мов гайгаараа буталтан эцэгддэг байв. Тухайн үед Тэмүүжин эцэгтэй татруудад хороолуулж өөрөө тайжуудад барьцаалагдсан хүнд хэцүү үе байсан ч Тэмүүжин хүү зүгтаад ийхүү хэлжээ. Би эндээс суллагдаж хаан болох болно. Мөн хөх тэнгэр. Энэ үед Тэмүүжин аливжээ дэлхийн талыг эзэлсэн бөгөөд одоогийн газар нутгаар дараах улсуудыг эзэлсэн байна. Эдгээр улсуудыг эзэлж газар нутгаа өсгснөөр одоогийн Монгол улс үүссэн хөгжиж ирсэн юм. 1368 он шаны улс устснаар Монголын нөхцөл байдал эргэн хэцүүдж овг аймагуудаараа таран утран байх болсныг нь манжууд ашиглан биднийг эзэлсэн юм. Юу хийж байгаа чинь энэ вэ? Юу гэж? Манай эзэн зөвшөөрсөн. Манай эзэн бол чинээч эзэн. Энийг аваад чи ордныг хахуулцчих чадах юм байгаа биз дээ. За, сайн хийгээрэй. Энэ бол эхлэл нь шүү. Ийг даган манжийн авилга хахуйлн дийлхэ болж дотооддоо иргэний дайн маш ихээр өрнөсөн нь монголчуудад давуу тал гарган манжуудыг буулган авсан юм. Бийтэн хаан миний засаглал эхэлж байна. Огт хаан манд тугай. Орос Монгол хятад гурвын гурвалсан уулзалт болсон бөгөөд энд энэхүү яриа өрнөв. За шийдвэр гарсан бөгөөд Монгол нь хятадын бүрэн эрхэнд орохгүй автономит буюу бага хэмжээгээр засрагдах болно. Хятадууд монголчуудыг бүрэн эзэлмээр байсан тул өөрсдөө дайран орж ирж богд хааны засаглалыг бүрмөсөн мөхөв. Одоо чиний засаглал унаж байна. Миний эзэмшил эхэллээ. Гурван шилийн сайн ирсэн Монголыг хятадын иргэшээлээс гарч бүрэн тусгаар тогтноход нөлөөлсөн юм. Бид одоо Монгол улсаа аврах болно. Би бол Монгол хүн. Миний газар нутгийг тайван орхих ёстой. Манай гурав тэгээд гурвуулаа хувааж аваад Монголыг төлөөлөн дайдсаар Монгол улсаа тусгаар тогтнуулж Бид бол Монгол хүн. Бид тусгаар тогтнож чадлаа. Гарч бидний өв эцэг бидний төлөө энэхүү агуу зүйлсийг хийсэн. Одоогийн Монгол улс оршин тогтнож байна. Тусгаар тогтлын контент таалагдсан гэж найдаж байна.